яхаа ажлын ингээ хувцастай орохоор дэлгүүр мөлгүүр орохоор ингээл сонирхол идэг. Хулгайч орчсан айтай юм шиг л харагддаг шүү дээ. Нөгөө нэг хувцас өмсөд ингээ хувцас өмсчих юм бол хүй хаа гэж одооний нэг юм чи тийм л болсон шүү дээ. Гой шууд хэлж болох юм. Дэрих дамп чиндэг битүү харагдaltaй. Ер нь үүрээр л тэр хүмүүсийн амьдрал яг идүүрнэдэг. Баган дотор ингэхээр утан даагш ингээ ордоод нүүр төлдөг байхгүй юу. Тэгээ энэ түлхээс нөгөө жоохон баг зэрэг сэргийлж байгаа гэсэн. Энэ нь гагнуур чи хортой ажил штэ. За сайн мэн үү. Намайг өнөр цэцэг өвгтэй Золзаа гэдэг. Би одоо 3 хүүхэд нөхөрийн хамт амьдардаг. За манай нөхөр каранист хийдэг. Би болохоор 3 хүүхдээ хараад суудаг ээж байсан. Тэгээд нөгөө энэ мэрэгжлийг сонгох шалтгаан нь болохоор хүүхдүүдэд харж суугаар нөхөртэй хань болж чадахгүй, тус нэмэр болж чадахгүй, таксинд явахаар нөгөө нэмэлт орлого болж чадахгүй учраас энэ мэрэгжилд нөгөө хобби хөдлөөд сонирхсон гэх юм уу. Тэгээ одоо гагнуурчин мэрэгчлэр ажиллаад энд ажиллаж байна да. Үнцэн ажилтангаар. Бага нас хотынх. Тэгээд нөхөртөөгөө одоо амьдраад хамт суугаад одоо 11-2 жил болж байна. Манай том банд 15 таа. Тэгээд охин дунд охин манай 10 таа. Бага нь 5 настай. Манай нөхөр ганцаараа нөгөө ажил хийдэг болохоор яалчгүй одоо нөгөө нийгэм ямар байгаа вүлээ хамт орлого болохгүй өөр ингэсэн орох оронтой болохгүй гэж бодоод тэгээд гагнуурчин мэрэгчлэр сонгосон. Нөө юм оролдог ус. Гар урлал тэгэл бууз хийж зарах эсвэл такси дюбикабд явах гэл нөхөртөө туслах боломж юу л вэ тэр болгоно ингээ оролддог ус. Тэгэл ер нь бол энэ бутггүй маань ер нь бол нэмэлт орлого олж болохгүй маань гэсэн үднээсээ ерөөсөө энэ сургалтанд нь суугаал. Тэгээ манай энэ газар чинь сайн штэ. Ерөөсөө эмгтэй гэж голдгүй. Өө авъя гэдэл гагнуурын чанарын шалгаал тэгэл үнцэн ажилтангаар орчихсон. Тэр чи их учиртай нөгөө нэг манай ах захилхан чи идэгин. Тэгээд дүүгийнхаа засварын газрыг ажилуулж явахдаа тэнд гагнуур чи хийжсэн. Тэгэл тэрний нөгөө очин үсэрж байгаа юм чимээ тэгэл ерөөсөө очин үсэрч байгаа юм надад их таалагдал. Аага би үзээд хийдэ гэдгсэн чи чамд юм байна гээл. Чамны юм байш наадах чи сурчих юм уу гэдгсэн байхгүй. Тэгэхээр за ерөөсөө үзээд ал тэгээ сургалтанд нь суугаал 2 сар сургалтанд суус. Тэгээд сайн байна. Чи сайн явах юм байна гэл багш тэгсэн дээ. Эхэндээ дургүй байсан. Чи чадах юм уу? Нөхөр болохоор үгүй чи өсчи эсвэл бол хаа болдог гэж тэгсэн байхгүй. Тэгэхээр би үгүй би ерөөсөө л эндээ суурна гэж тэгсэн. Тэгээ нөгөө эмгтэй болохоор гар хуруу өдрөндөө биеийн хүчний ажил болохоор юу ч ерөөсөө хэцүү л гэдэг л ус. Чи чадах баха. Би чи өвднө. Тэгэл одоо чадчихлаа шүү дээ. Чадвал чи таажчих шүү. Үр хөвгтэй л боддог доо юу нь үр хөвгтэй бодно, ирээдүйн амьдралаа бодно. Өөрийнхөө нөгөө залуу үедээ байсан сурч чадаагүй хүүхдүүдтэй авсуулахгүй гэж бодно. Тэгэл манай хүүхд ч одоо манай том банд цагдаа болно гэсэн мөрөөдөлтэй байгаа. Тэрний төлөө л одоо хураандаа л гэж боддог доо. Одоо ер нь хураагаад эхэлсэн. Мөрөөдөл аавыгаа дүүрээ цагдаа болно гэсэн мөрөөдөл байсан. Тэгээд ерөөсө болохгүй нөгөө багын тэм багаас нөгөө ажил хийх заавал ээжтэй туслах шаардлага гараад тэгэл ерөөсөө хүүхдүүдээ хараад хөдөө суугаад тэгэл мөрөөдлөө дагч чадаагүй гэх юм уу. Одоо бол мараг мөрөөдөлтөд хүрсэн шүү. Цалин сайн. Тэгээд ер нь бол бусдаасаа сонирхлоод авахаар ядарна гэж мэдэхгүй. Би бол ядардаггүй. Орой ирээл ажил руугаа яарад явах гэж боддог. Сайн хань, сайн ээж, магадгүй тэгэл үр хүүхэд хүнтэй суугаад гэр бүлтэй зохиогоод сайн эмээ үр хүүхдээ хардаг, сайн эмээ байхыг л боддог доо. Тийм л бодолтой. Тэгээ нөхөр хөтөж ер нь бодол байгаа. Манай нөхөр Үүртэл компанид нөгөө 12 жилээд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд каранистаар ажилладаг. Тэгээд нөхрийн компани байранд амьдардаг болохоор бит хоёр ерөөсөө өөрийн гэсэн орох оронтой нөгөө хашаа байшинтай. Тэгээд тэрийг ингээ гоёор төсөөлцсөн ерөөсөө хүүхдүүдээ өөрийн гэсэн савлуур өөрийн гараар хийж өгөн
Тэгээд сүүдрвч өөрийн гараар нь хашааныхаа гүйдэг халгагдсан өөрийнх нь гараар нь гэсэн төсөөл байгаа учраас бид хоёр хоримтлол үүсгээд эхэлсэн байгаа. Тэгэл яванда цаг хугацаа тэгэл нэг өдөр хашаа байшинтай болгочих штеп. Зоригтой бодвол энэ гагнуур чинь мэрэгчлээ. Тэгээд цалин эн чинь нөгөө үнэлгээ гайгүй цалин сайтай гэсэн бодлоор тэгээд сонгосон доо. Хань сайтай тулдаг хань хажууд нөгөө нь урам зориг өгвөл намайг ингээл ажил ороод үнцэлтээр ороод хийхсэн чинь хань урам өгөөл явангууд чинь би ч улам урам зориг авчиж байгаа чи ядрахгүй орой л халуун шөл биелэн за гараа нүрөө угаарай гэлээ манай үг том банд жээж хүлчи ядарч гин үгээд өсгий барайл нуруу барайл тийм халамжтай болохоор тэгэл ажлаа хийх туртай байд юм. Яа шууд ярьж болох юм. Үйлчих гадах юм байдаг тий. Манай нөгөө талигач юм байдаг байхгүй юу? Нэмээ одоо намайг яг том хүүгээ төрүүлээд нэг 2 ой болж хүлж байгаа өнгөрсөн нас урцээ. Тэгээд эмээ маань ээж 2 маань бараг миний багын хүмүүжлээ үүсгэсэн гэх юм уу? Одоо барааны савангор хувцас угааж баах үнтэйгээд тухайн үед чинь хийм байсан шүү дээ. Тэгэж өсгсөн ажлыг голгүй хийж. Би бол 10 жилдээ байхдаа ээжтэй туслах гал манайхан өглөө ордог гэсэн. Тэгээ өдөр нь тараад гэртээ очичоод 6 цагаас би ятангийнхаа үйлдвэрт очиод савлцаар нь би шүнжэнгөө ажилладаг гэсэн баг. Тэгээ ээжтэй тусалдаг гэсэн. Тэгээ тэр багын юу хөдөлмөрч зан гэх юм уу? Тэгээ манай аавын бас хөдөлмөрч зан маань миний яс цусны масны тасархад хүмүүжил байдаг юм шиг байна. Зүгээр байхгүй. Манай ээж чинь нөгөө олон дүү нартай л нөгөө Орос руу ажиллаар явах гээд ажил хийхээ явцсан. Тэгээ ер нь эмээ маань л хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг өсгөжсэн гэх юм тухайн үедээ. Тэгэхээр би бол тэгэл хүмүүжил сайдаа хүүхдийн эмээгийн хүүхдэл гэж боддог. Ер нь бол тэр өдөө зэрэгтэй явж байгаа гэж боддог. Эхээсээ би хоёулаа айлын том доороо нэг эрэхтэй төвтэй. Би одоо багаас л тийм хүмүүжил өссөн нөгөө хүнийг дээрлэхэж болохгүй гэсэн хүний хайр манайх ч амтнд тийжих дуртай. Тэгэл тийм болохоор хүүхдүүдээ ажилд сургадаг. Манай банд бол хоол сайн гэрээ сайн цэвэрлэн дүүнэрээ сайн харна юм баг айлын авгаа шиг ёо. Тэгээд тийм болохоор ерөөсөл манай гэр бүл чинь нэг тийм маргалдаад идэх юм байдгүй шүү дээ. Жохон нэг аяа тавуугаа хуц нуруугаа гэж би чийл гэдэг болохоос тийм актер юм байхгүй. Одоо манай том бэн тийм шүү дээ. Одоо аав ч хэрэг нэг машинтай нэг машинаа булаацалдаад чи ажилтаа би ажилтаа чи татвасаар яв гэдэг юм бол бид хоёр за зээл аваад ч болтугай 2 унатаа болъё гэд машин туусан байхгүй юу. Тэнгүүдээ манай хөлт ээж аваар ингээ 2 машин тулчих би мөнгө зөвлүүлээд дугуйтай болчихъя гэж шууд араас өөрөө мөнгө зөвлүүлээд дугуй авчих. Одоо манай хөлт дугуй өөр ингэсэн нөгөө цуглуулсан мөнгөөрөө дугуйтай болчихсон. Тийм манай хүүхдүүд бол тийм за маа ундаа аваад дугаараа ангитай бичийн дээрээгээд 2-3 мянган төгрөг өнгөд оройн барайл ороод ирнэ. Гэхдээ чи юм аваад идэхгүй яасан бэ гингүүд. Хадгалж байна гэл. Би нэг авдар байдаг. Авдрын дотор хийн эсвэл задгаан мөнгөний цөмхөнд ичдэг байхгүй. Тэгэхээр хүмүүжил байна л гэсэн үг. Ер нь манай хүүхдүүд ганц хүмүүжилгүй нь манай баг л дураараа өссөн. Дураараа гэх юм. Тийм. Зөв хүн байгаасаа худлаа битээ хэлээсэ. Хулгай битээ хийгээсэ. Худлаа ярьсан юм чи хийцээ нэг цагт илэрнэ шүү дээ ер нь. Тэгэл сайхан амьдрыг зөв хүн байгаасаа л гэж боддог. Яхаа ажлын ингээ хувцастай орохоор дэлгүүр мөлгүүр орохоор ингээл сонирхол идэг. Нэг хулгайч орчсан айтай юм шиг л харагддаг шүү дээ. Нөгөө нэг хувцас өмсөд ингээ хувцас өмсчих юм бол хүй хаа гээл одооний нэг юм чи тийм л болсон шүү дээ. Би ажлын хувцастай өмсгөл нэг барилгын туслах хоёр нэг намайг нэг хинч гаг нурч ингэж харахгүй шүү дээ. Барилгын туслах хоёр эсвэл нэг арматур ч юм байна гэж л харав. Тэг болохоор ерөөсө машинаас уухгүй шууд эндээс тавхил гэр дугаа орчдөг.
Манай байрны тэр доотлын оршин суугчнаар хөвшүүд мэднэ. Бус нь мэдэхгүй. Ангар ч юм уу юу хийдгийг хүнд таацах юм уу гэж ирэл хүнд таац юм уу хаана ажилтгийн гэж ирдэг байхгүй. Тэгээ эн чинь нөгөө нэг малын хашаа болохоор энэ эмзэг ерөөсөө турбаанууд нь их эмзэг тэгээд сайн гавьлаад адуу мал чинь нөгөө нэг ерөөсөө олноор хийх юм бол нурах магадaltaй ч юм уу тий. Тэгвэл бид нар бол чанартай сайн хийдэг, ойдол сайдаа хийдэг. Тэгжээж нөгөө малчт маань нөгөө малаа хашдаг. Чанар муудаа хийчих юм бол ер нь энэ чинь гагнаас нь салаад өгч шүү дээ. Тэгээд ер нь ойдол сайтай дажгүй. Хамаатай садангуудад бол найз нөхдөө би гагнуурчаа ингээл би рил хийдэг байхгүй. Рил эсвэл стори хийгээд тэрэн дээр намайг 75,000 хүн үзсэн юмс. Тэгэл бүр гайхаад баяр үргийн мундаг шоу гэдэг. Ер нь бол урмын үгээр амар тэжигдэж амьдарч байна те. Манай ингээд дөрвөн эмэгтэй хүний хоёр нь тэнцэж явах жишээ нь. За чи чадна. Чи чадахгүй тоо шарнагаа барих юм байна гэдэг ч юм те. Тийм юм билээ. Тэгээд эмэгтэй гэхээр хүмүүс хүнд ажиллаа. Би өмнө дадлахаар имэйл гээл налах бархангаа гээл хүн дагаад явдаг гэсэн байхгүй юу? Тэгээ яг би гагны гэхээр гагнуулахгүй шүү дээ. Эсвэл чи тастаа, эсвэл чи зүлгээ гэдэг байхгүй юу? Тэгэхээр яг эмэгтэй гэдэг утгаар нөгөө эмэгтэй хүн биеийн хүчний ажил хийж чадахгүй. Магадгүй надаас жижиг те, надаас туранхай охин бол ийм хүнд ажил хийж чадахгүй шүү дээ. Эсвэл нөгөө нэг хийн гагнуур, аргон гагнуур гэдэг чинь нарийн ширийн гоё ажил ахгүй юу? Гагнуур тустай. Тэгээ би болохоор нөгөө аргоныг их сайн чадна. Тэгээд энэ нь болохоор доктортой. Энэ 4 өдрийн ажил болохоор ер нь доктор сууршилтай, хамт олонтой ажиллахыг ил энэ газараа сонгосондоо манайх ч салбартай байхгүй юу? Үлзий хийцээ салбар дорны тал хашаа гэдэг. Энэ хоёр дахь салбар. Тэгээд захирал маань намайг голж ажилд авахгүй гэд буцаага өгөөдөө би баярлалаа. Чи чадах юм уу гэсэн чи би чаднаа зүгээр намайг харжээ гээл тэгэл би орж ирсэн. Тэгэл аваад үлдсэндээ баярлалаа шүү дээ захиралтай. Манай хоёр захирал чинь зүгээр ингийн жирийн нэг малчин айлын хүмүүсийг хээгүй хоёр дарга өгдөө. Шантарчсэн үе байгаа. Нөгөө юун дээр турба нөгөө одоо нөгөө юу гэдэг лээ халаалтын шугам тэн дээр ойдл ингээ гараад за би ерөөсөж чадахгүй юм. Тэгэл аргон гагнуурыг авинж эхлээл бараг дурлж гисэн гэх юм. Дуртай болсон. Хэцүү тал нь турбаануудаа энэ хүнд шүү дээ. Эргүүл гагналаа, эргүүллээ, буулгалаа. Тэр нь жоохон хүндтэй л да. Одоо адууны хашаа, холимог хашаа идэх чинь хүнд байхгүй. Тэгээ манай энэ залуучууд чи хийлэхгүй. Яах юм чи хоньны хашаа хий, эсвэл ам гагна гэдэг. Тэгээ би гайгүйг нь хийдэг. Тэгээ давуу тал нь болохоор юу ерөөсөл тэр гагнаж байгаа яг ингээ гагнаад тэрийг оч үсэрж байгаа мэдэм чихэн сонсож байгаа сонсоол ерөөсөө ядраад хобби гэх юм дуртай. Тий ерөөс ингээ шагнанд үзвэл шал өөр бага зүгэл гагнаж байгаа ингээ харах юм бол дуртай гоё штэ. Хоёр төмөр хооронд нь холбоод наадуулж яана гэдэг чинь бас авьяасгүй. Яг энэ юмаг гагнаж байгаа хэвчээ нөгөө анхаарал нүдний хараа мэдрэмж би одоо ингээ гагнуурын чи нөгөө аюулгүй байдлаа хангах гэсэн зорилгоор юу яадаг вэ? Баг зүөх ёстой. Нэгдүгээр баг зүөх ёстой. Хоёрдугаар бэлээ. Яг гэвэл бэлээ чинь халуун очин төсөрдөг үлсээ болж өгдөг хэлгийн материалтай бэлээ ажил дээр ер нь тавьдаг. Тэгээ энэ галтай ажилдаг болохоор ерөөсөл нүдний хараа нэгдүгürt маш чухал. Яг гэвэл баггүйгээр юм гагна гэж байхгүй. Одоо сүүлийн үед бол баггүй гагнадаг гэдэг манай ажил дээр баггүй гагнадаг гэдэг хүүхэд ирсэн байхгүй. Тэр бол насны эцэст бол хараа муудна. Энэ чинь нөгөө хамлаан баг чинь нүднийхаа нөгөө нэг одоо торлог бүрхөвчийг хамгаалж байгаа гэсэн. Яг гэвэл энэ чинь маш туйтай оч үсэргээж гэлбааддаг болохоор аюулгүй байдлаа эрүүл мэндэд хангахын тулд одоо бага сайн зүүж хэвших хэрэгтэй. Хувцас бас байна.
Хувцас нэлээдлийн хувцас өмсөж болохгүй. Даун материалтай эсвэл бол элгэн материалтай, джинс материалтай хувцас өмснө. Тэгээд гутал бол төмрийн хамгаалалтай эсвэл бол олон нөгөө пүүз мүз өмсөж болохгүй. Яад бол энэ оч үсрэгж нөгөө гутал руу нэвт үсрэгж төлдөг учраас ерөөсөө өөрийнхөө эрүүл мэнд аюулгүй байдлаа хангахын тулд бага бэлигээ өмсөж байгаа хувцсандаа өмдөндөө гутландаа анхаарч явах хэрэгтэй. Тэгээд энэ маск ингээ яагаад ингээ зүүгээд нэхэр утаа баган дотор ингэхээр утаан доогш ингээ ордоод нүүр төлдөг байхгүй юу. Тэгээ энэ түлхээс нөгөө жоохон баг зэрэг сэргийлж байгаа гэсэн. Энэ юу гагнуур чи хортой ажил штэ. Бид нар нөгөө нэг шоглон ашигладаг. Тэгээд шоглон ашиглаж энэ хашааныхаа үндсэн стандартыг гаргадаг байхгүй юу? Ингээ нэмгэн татаад өгчих юм бол цаорох магадлал байхгүй гэсэн үг. Одоо н баасын зогсчих юм бол цаанаас нь оюун гарч ирнэ. Энэ гагнаас чи толгуур сайн болвол малчд маань их сайн хүлээж авдаг байхгүй юу? Энд чинь бас цаанаас нь хүмүүс авч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд сайн гагнаас хийгээд дооёг нь энэ үндсэн оюун гараад ичиж. Энэ баас нь энэ оюун. Гिचл гагнадаг да. Энэ чинь надад амар хүнд сан. Энэ чинь нөгөө нэг холимог хасаа болохоор 40 турбаа ордог болохоор би өргөж дийлдэггүй юм. Тэгэхээр манай залуучууд манай ажлын газрын ах нар мах нар чинь зайка хэрэггүй. Зүгээр энэ хоньныхоо хашааг эсвэл бол холимог хашааны амтайгаа гагнаа байж наа цав бөөр чинь өвднөө гэдэг байхгүй. Тэгэхээр амар халамжнаа ах нартай ажилтгахтай баярлдаг та. Манайх их засагт байдаг байхгүй юу? Тэгээд би өглөө хамгийн эрт ажилдаа эртэрх юм бол эрт боно. Тэгээ би өглөө хар өрөөр 6 өнгөрөөгөл 7 төгөлдөд гэрээс аваад замын 2 талаар зүгээр энгийн хүмүүс биш шүү дээ. Зүгээр л яг л миний үеийн 30 гарсан 30 эдтэй яг миний үеийн залуучууд тэгээ ихэвчлэн эмэгтэйчүүд их болсон байна. Одоо сүүлийн үед тэгээ залуучууд их болсон байна. Юусаа бөөнөрөө цуглараад архитэлтэй би хараад ингээ эмзгэлдэг ажил хийж явж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь бол тэд нар чинь ажлыгээ дар гэрээ авч яваад тэгээ үр хөвгттэй хүмүүс нь үр хөвгтөө яаж чад зөвхөн өөрийгөө гэл хар дарсны толгоогоо мэдүүлэл тийм байхыг хараад сэтгэл өвддөг юм хэцүү надад санагддаг. Дээрх дам бамп чиндэг битүү архитэлтэй. Ер нь үүрээр л тэр хүмүүсийн амьдрал яг идүүрндэг гэж би боддгийн. Тэрийг л одоо залуучуудаа ер нь хандаад хэлэхэд ажлыг залхууралгүй бити хийхгүй байгаасай. Тэгээд хөдлөл хөөс гэдэг шиг залхуураад байвал ерөөсөл тэр чигтээ залхуу болно. Манай ээж ч гэсэн хэлдэг байхгүй юу? Хүнд гарын 13 байна, бүтэн хүл байна, харах нүд байна. Тэр бодгоо ашиглаж чадаад залхуурлахгүй байвал одоо тэр муу зуршид руу орохгүй шүү дээ ер нь. Тэгэл би ажилгүй надад ажил олдохгүй гэд хилээд яваад байвал хинч ажил хийж чадахгүй шүү. Өөртөө хийчээ. Ер нь бол хинч чадна. Сурах гэсэн бол хинч сурч чадна. Гэдгийг л би нөгөө харуулахыг зорьсон гэх юм уу хэлхийг хүссэн. Тэгэл нөгөө өөрийнхөө фэйсбүүк дээр ч гэсэндээ тэрийг хэлээл өөрийнхөө амьдралынхаа өдөр тутмын хэм маягийг
рээлээр оруулаад харуулаад ингэж л явдаг. Битээ шантраараа гэл гоё мохоо шууд хэлж болох юм. Би одоо яагаад ингэж архит мархиталтай ингэж тэмцдэг вэ гэхээр одоо манай нөхөр ер нь ингээ бор дарс руу ингээ орчих гэдэг хүн байсан байхгүй юу. Тэгээд тэрийг нь хань ижил үр хөвгтүүд нь хажууд хань чиглүүлдэг. Тэгээд би бол нөхрийгөө засаад аваа явж чадж байгаа гэж бодож байгаа. Хэрэв засч авч чадахгүйсэн бол яг ийм хүмүүстэй адилхан явна гэж бодож байгаа. Түүнээс биш бид хоёрт маргалдах үе зөндөө байна. Муудалцах үе зөндөө байна. Манай нөхөр бол одоо миний өвнөөс бараг гарахгүй. Миний том хүүхэд гэсэн үг. Ерөөсө 4 хүүхэдтэй л гэсэн үг. Ерөөсөө яах вэ юу? Миний өвнөөс ингээ хазаачих юм бол тэгээд болох байж. Нөхөр муу зуршилтай байсан уу байсан. Тэгээ би салаа явах үе байсан. Өөрийгөө бодоод явах үе байсан. Гэтэ цаана 3 хүүхэдтэй байна. Тэгээ тэр хүнийг чинь тэгээд зүгээр л ингээл өөрийнх нь биеийн амрыг хараа тий. За би өөрөө явчих. 3 хүүхэдтэй хаач явсан хамаагүй гэсэн бодол байсан бол бараг салаа явцсан баг. Надад тийм бодол байхгүй. Яг тэгвэл би хүүхдүүдэд өнчрүүлэх дурггүй, хойд эцэг гэхийн гар харуулах дурггүй. Тэгэл нөхрөө бараг ингээл одоо сайхан амьдарч जैन, засаад авж जैन, мөрөөдлийнхэн төлөө, орох оронтой болохын төлөө хуримтлал нэгнийхээ цалинг хурааж जैन. Одоо нэгнийхээ цалингаар л амьдарч байгаа. Яг үнэндээ. Намайг болохоор нөхөр тэгсэн байхгүй. Чи сурж гин гэж бодоо. Чи 1 жил сурж гин гэж бод. Тэгээ чи 1 жил сураад цалингаа хураачих юм бол бараг хоёул хашааны мөнгөд олчих гээд байна гэдэг байхгүй. Тэгээ би миний цалинд ерөөс гар урдгүй. Би тэр хуримтлал цааш нь хийж байгаа. Болохоор давуу талт. Тийм болохоор л ер нь элэг бүтэн гэр бүл үр хүүхэд нь ад жаргалтай шүү дээ ядаж. Төрсөн эцэг нь ингэ байж юм л тэмцэд. Одоо миний эргэн тойрон ч гэсэн бас салж чагцсан хүмүүс зөндөө шүү дээ ах トゥ хамаатан садан гэл. Би бинийгөө ойлгосоо дутагдaltaй талын нөхөөсөө хардас сэрдгээсээ илүү уурж бухимдаж хаалгаа савхаасаа илүү ерөөсөө л би бинтэй хүлээцтэй хандаа тий. Тэгжил яг одоо хүмүүстэй хандаж үрэлмээр байна да. Одоо л бахаргаж эхлэх чинь өөр Зайкагийн манай ажиллагааны нэр Зайки гэдэг. Зайкагийн гагнуур сайн шүү. Гагнуурны янз, ойдлын янз юм л. Тэгээд хэлэхээр л өөрөөрөө жоохон бахарх мэдрэмж төрдөг. Түүнээс өмнө тэгэл 7-8 жил гэртээ ингээл хүүхдээ хараад хүүх харахынхаа хажуугаар өглөө таксинд яваал гэртээ шүнжэнгөө бууз хийж чимхэж хонд нойргоо хоноод тэгэхэд энэ чи зүгээр л яг тэр гэр дотор үйл явдал. Тэгээ би олонтой хайрцахгүй одоо хамт олонгүй тийм байсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо л мэдэрч юм нь бол гоё. Өглөө гараад орой уулздаг, ажлаа тараал орой уулздаг. Эсвэл нэг нь унтчих хаад өглөө ажилдаа явчихдаг. Тэгээ бараг л ховор. Зуны амралт, хүүхдийн амралтаар л иш дэш хөдөө мөдөө явахтаа л дурсамжтай л да хүүхдүүдтэйгээ. Одоо миний хашааг буддаг өнгө улаан. Миний уруулаа буддаг өнгө улаан. Миний машины суудлын бүрээс улаан. Миний ер нь дуртай өнгө улаан. Тэгэхээр би өөрийгөө амьдралыг хурц гэж боддог. Яг тэгвэл улаан өнгө чинь ер нь хурц өнгөтэй шүү дээ. Хурц шийдэмгий тий. Улаан өнгөтэй л зөөрлөх үстэй амьдралтай да. Нэг ер нь хурц амьдралтай. Цоглог шүү дээ. Улаан өнгөнд л дуртай. Хашаага тэмдэглэхдээ улаан өнгөөр одоо манай тэр шившдэг удаг. Улаан. Миний энэ машины түлхүүр хүртэл улаан байна. Миний метр хүртэл улаан байгаа зү. Тийм л. Одоо заавал заагүй болгүй. Ер нь тийм. Амлал авна, ахгүй л ахгүй. Хид юм мөнгө цаас өрөхгүй. Хид юм мөнгө өрөөх юм бол одоо юмны үн ямар байгаа вэ? Тэгээд хүүхдүүдийн хэрэглээ ямар байдаг вүлээ? Тэр бүдээ таньчих юм бол болно л гэж боддоо шин. Тэгээ болно гэсэн бодлоор л надад үдий зэрэгтэй хүрч штий юм л. Хамгийн хэцүү үеэс нь бол нөхөр өгөнд орохгүй хазаах үед л хэцүү байсан юм. Байхгүй хоногуд нь одоо хаалга хизээ тогших бол хизээ ирэх бол гэсэн үг. Түүнээс бусдыг надад хэцүү байгаагүй.
хоосоо хонох үе те хоолтой хонох үе, хоолгүй хонох үе байдаг л ш. Тэгэл заримдаа түрээс одоо бид хоёр чинь өөрийн гэсэн юм нөгөө өмчлөх юмгүй л болохоос биш. Бид хоёр чинь бас нөхрийн буянгаар, нөхрийн компанийн буянгаар ор хоронтой амьдарч байгаа шүү дээ. Түрээс төлөхгүй. Тэгээд дээрэс нь компани мөнгө авахгүй тэгэл гайгүй тайв. Яг энэ хугацаанд л сайхан өөрсдийн гэсэн юмтай болчвол яг гоё амьдрал хэлж гэдэг шүү дээ. Хэрвээ гагнуурчин мэргэжлээ сонгоогүй байсан бол би одоо нэг тоогооч ч юм уу те эсвэл хаб эсвэл өгсчим тэд нар ч гэсэн гоё мэргэжлэлтэй энийггүй болвол би амжилттай явж гин гэж бодож байгаа. Яа тэгвэл төмөн сайхан ирчүүдийн дунд ингээд энэ зэрэгцээ те хүнд хэцүү ажлыг хийгээд ингэж явж байгаадаа би амжилт гэж бодож шүү дээ. Ер нь гар хуруу итэрч эхэлж байгаа ч гэсэндээ гэртээ ороод хав халтар өглөө цэв цэнцгэр зурцсан хүмсгтэй гардаг орой ингээ нүүрсэ харна нүүртэй хүүхдүүд ангаагаал гарч байгаа юм чинь. Тэр бол амжилт.